доогуур нь зурсан word, үг, эсвэл phrase хэллэг. That is not correct. Тэр нь зөв биш. Тэгэхээр нэг алдаатай хэллэгийг олох нэ. Number 14. 14-ийг харцгаая. 5 credits hour courses are approved for the students' work in the major field of interest. За эндээс харуул бид нэр шууд алдааг олж болж байна. 5 credits hour. Англи хэл дээр энэ дээр courses гэдэг нь бидний үйл эзэн байх нь тэр хичээлүүд гэсэн утгаар орж ирж байна. За ямар хичээл юм бэ гэвэл тэмдэг нэрийн шинж чанартай 5 credit hour гэж орж авах хэрэгтэй байсан ч credits гэдэг олон тоо авсан байна. За тэгэхээр энэ тохиолдол дээр credits гэдэг нь олон тоо авахгүй ээ. За олон тоо авлаа гэхэд 5 credit hours гэдэг 5 кредитийн цагууд гэж орж ирж болно. Гэхдээ тэмдэг нэр дээр орж ирж байгаа учраас аль нь ч S авч болохгүй байна. Тэгэхээр энэ дээрс буруу хариулт нь A хувилбар байх нэ. За энэ дээр бид нэр жишээ болгоё л доо 5 настан гэж хэлье. Жишээлбэл 5 year old гэж хэлдэг. Энэ бол 5 настан гэсэн утгатай. Харин 5 настай гэвэл магадгүй she is 5 years old гэж хэлдэг. За тийм учраас бид нэр яг энтэй адилханаар тэр 5 настан уу эсвэл 5 настай юу гэдэг шиг 5 кредитийн цагууд уу эсвэл 5 кредит цагийн хичээл үү гэдгээр хамаарна гэсэн үг. За энэ дээр зөв хариулт A. За дараагийнх нь number 15. Until the 1400s, most books and texts were produced by scribes who copied them by hand. За эндээс until гэж тэр хүртэл энэ хүртэл гэсэн утгатай. Буюу 1400-аад он хүртэл тийм юм болсон, ийм юм болсон. За тэгэхээр эдгээр бид нэр өнгөрсөн цаг дээр ярих хэвээр зүйтэй were producing гэж орж ирж байна. Гэхдээ монгол хэлэн дээр л бид нэр тэр он хүртэл тэгж байсан гэж үргэлжилж байгаа цаг дээр ярина. Харин англи хэл дээр тэр он хүртэл тэгсэн, ингэсэн гэсэн цагаар ярих хэвээр. За энэ дээр бид нар бол past simple-ийн passive цаг орж ирэх ёстой байсан. Жишээлбэл were produced. Тэгэхээр тэгэгдсэн, ингэгдсэн гэсэн утгаар орж ирж байсан байна. Тэрнээс биш тэр хүртэл тэгж байсан гэд үргэлжилж байгаа цаг дээр бид нар бичиж болох байх нэ. За тэгэхээр энэ дээр зөв хувилбар нь буюу алдаатай бичигдсэн producing бий байх нэ. За дараагийнх нь number 16. Some individuals see the issue of smoking as a matter of personal freedom or choices. Personal freedom or choices гэснийг харъя. Нэг нь ганц тоо, нэг нь олон тоо байна. Энэ тохиолдол дээр уг нь бол хоёулаа олон тоо эсвэл хоёулаа ганц тоо байвал илүү их зүгээр. За тэгэхээр бид нар буруу хариултыг freedom эсвэл choice-ос харж болох нэ. Гэхдээ бид нар хийсэнчлэн one underlined word байгаа учраас энэ хоёр хоёулаа байж болохгүй тийм үү? Тэгэхээр сэдвээ уншаад ойлгох юм бол бид нар энэ өгүүлбэр нь бол ерөнхий зүйлийг зааж байна. Хувь хүний эрх чөлөө болон сонголт. За тэгэхээр хувийн эрх чөлөө болон сонголт шиг үзэх ёстой. Гэхээр бид нэр choices байж болохгүй. Ерөнхий зүйлийн талаар ярьж байгаа учраас сонголтууд гэж орж ирж болохгүй байна. Бид нарт яг нэг сонголт, хоёр сонголт, гурван сонголт гэж өгөөгүй. Ер нь бол хувийн эрх чөлөө болон сонголт гэх ерөнхий нэртэй ганц ерөнхий зүйлийн талаар ярьж байгаа учраас ер нь бол choices биш, choice байх ёстойсэн байх нэ. Ингээд бид нэр элсдийн ерөнхий шалгалтын 2025 оны англи хэлний хувилбарын 1-р хэсэг граммарыг ажиллаа.